Хай. Балааган сүх товтой морил балааванра. Гарчигнаас харсан баг. Энийг гарчиг олигтой өгд юм шиг тэгэл гуцдаг юм. Би өнөөдөр харин гинт бодоод би нөө Монгол хоолны газраас аюул цөөн захилж идэдэг байхгүй юу. Тэгээ өөрөө цөөн хийж идэг зориглоод тэгээд Америкт хэрхэн ингээд одоо цөөн хийх материал хаанаас олдог вэ? Challenge. Ер нь бол би нөө Солонгост амьдарсан туршлагаа хэрэглээд H-Mart гэдэг дэлгүүр байдаг. Тэр нь болохоор нэг Солонгос юм зардаг газар л да. Тэгээд тийшээ очиж цөөнгийн материал нэг 2 3 цөөнгийн материал аваад тэгээд цөөн хийж үзье. Тэгээд амжилттай болол би цаашаа цөөн тэгж хийж идэхээр шийдэж байна. Яг тэгвэл би дүр дааш маань төлбөр бүр арай л дэмдэж гин бүр арай л өдөр болгон дүр дааш гэсэн юм аа. Одоо бүр арай л замбарга алдлаа. Тэгээд би баг мөнгө хурааж чадахгүй баг захиалгын хоолнд хамаг мөнгө өгөөд байна. Тэгээд би өнөөдөр Америкт амьдардаг хүмүүс бол нэг амар сайн ойлгож байгаа. Ерөнхийдөө бол тип мип гэсээр юм баг доорож хамгийн багадаа хоол захиалж тэгэхээр $35 болоод өдөрт ганц хоол идэхгүй. Тэгээд ер нь амар нэлийн асуудалтай байна. Тэгээд би өнөөдөр сая хэд хоног бас өвдөөд тэгээд би ойрхон дэлгүүр ороод нэг мах цах авсан юм а гэсэн чинь амар үнэтэй хоньны мах цах нь $30 молор гэдэг юм жижиг мах цах. Тэгээд би тийм мах авч шүл хийж идсэн. Тэгээд би аваа тэнгэрээд аваа хүн шиг болцсон байна. Бас өвднөө би ч үгүй юм болохоор 30 гараад ирэхээр аяг хөвддөг юм байна. Өмнө нь тэгээд айгүй ингээд архитар суугаад яваад болоод чи одоо ингээд 30 гараад ирэхээр ч одоо ингээд хэцүү юм байна. Шүл мүл өгүүлээд идэг болчтой юм. Тэгээд би ер нь өөрөө яг одоо ингээд цөв хийж идэг ч бодоод ингээд цөв хийж идэхээр цөөнгийн материал Америкаас яаж хаанаас цуглуулдаг хэрхэн яаж цөөн хийх вэ? Гэхдээ фейлдэж магадгүй би угаасаа ер нь бол жоохон хоол ихтэй тар. За тэгээ олон юм гуцаад яг би одоо дэлгүүр явах гэж байна. Тэгээд найзаагаа уугаад жоохон зайтай байдаг. Манай гэрээс бол тэгээд таксинд суухээр бас тэгээ бас бичлэгээ бас найзаар хийлгэж гэж бодоод найзаагаа дуудсан байгаа. Тэгээд одоо ирж гин гэн гэхдээ арай ирээгүй байгаа. Тэгээд би жоохон хүлээ сууж байгаа. Тэгээд гарна. Өнөөдөр нэг юм ногоон цам цөмсөд гарч байгаа. Тэгээд би найзаараа бичлэгээ хийлгэхээр та нар миний бүрэн лүкийг харж болно. Нэг гавтай олигтой гуцамссан юм шиг. Гэхдээ яг миний хувьд бол надад бол амар гоё харагдаж байна өнөөдөр. За тэгээд эхэлцгээе. Миний үс одоо яг ийм байгаа учраас ойлгоорой. Яг л би үсээ засуулъя гэхээр айгаад ийм одоо ингээд урдлынхаа энэ үсийг тэгээд ингээд бүгдийг хэлбэрийн хатаахан болгомоор. Гэхдээ би энэ урдлын үсээ нэг энэ хүртэл ургуулмаар байна. Тэгээд ургачвал нэг ийм хэлбэр оруулаад засуулах гэдэг байгаа байхгүй дээ хүлээгээд байгаа юм. Тэгэхээр энэс илүү урт бол бүр арчилахад бол лай болох байх. Тэгээд нэг хэсэг тэгж явж буцаад үсээ тайрна. Гэхдээ одоохондоо хэсэгтээ нэг ийм чолк молктай юм лалрын үстэй ингээд яваад байна. Энэ минь одоо баг амруу орж ирлээ шүү дээ. За тэгээд тийм ээ за олон хуцаад яхав тэгээд одоо ингээд явц гай хөдөлцгөөе. Тэгээд өнөөдөр миний цөөн аялалтай хамт байгаарай. Би ингээд цөөвийн хийж идэх гэж байна. Тэгээд Америкаас яаж хэрхэн цөөнгийн материал цуглуулж цөөвийн хийж идэх вэ? Танаад шүү. За би гэрээсээ гараад ирлээ. Тэгээд манай лефт жоохон удаад идэх юм а заримдаа тийм шатаар буух гэж байна. Манд зэрцэнгийн доор. Тэгээд одоо доошоо бууж байна. Сонирхолтой. Манай энэ байр жоохон тийм гоё байр биш ээ. Би нэг гоё байранд амьдарч байгаа тийм байр л өрсөн жоохон таалагддгүү. Тэгэхээр одоо яг хөтэ миний амьдралын боломж болцсон. Үнтэй сайхан байранд байх бас чадал чансаалгаа найз та удахгүй гоё байранд нүнэ дараа жилээс. За түрбэ. Ирсэн үү энэ? Ойрч. Анаа зэрч. За одоо ингээд явж ийн гэсэн чинь муу нэг зарсаа нөөрөх хичээр. Манай найз энэ цэнгэлдэг машинтай гэсэн чинь цэнгэлээг өрөөд ирсэн байна. Заавал цэнгэлээд явна гинэ. Одоо тэгээд гуйлахчихсан юм болохоор тэгээд гоцлогоо дугаалцаа гэж явахаас. Машин тэргээ цэнгэлж яах вэ чи? Одоо чи хэдэн сар вүлээ? 8 сар мөн үү? 8 сар гэхэд ч удахгүй миний төрс өдөр болох шээ нэрээ 8 сарын хэдэн төшлтэй дараа сард 9 сарын 9 миний төрс өдөр. Тэгээ төрс өдрөөр би амар том парти хийнэ гэж бодохгүй байгаа. Яг л угаасаа би төрс өдөр гэдэг тэмдэглэдэг. Хүмүүс шиг нэр төрс өдрийн талаар нэр нэг юм хальт юм ярихад
Би ерөөсөө нэг тийм төрсөдрийг амар нүсэр тэмдэглэж хүмүүслээ авдахыг амар хүсдэггүй. Тэгээд ингээд сонноос би Монголд нэрээ бас нэг хүмүүсийн төрсөн өдрийн талаар ингээд бас айгүй сонирхолтой юм шинэ юм сурж ирсэн гэдгийг ярьж үгүй таана шүү дээ. Би өөрөө нэг тийм олон хүн дуудаж модж ингээ хүмүүс төвөг бодох ч юм уу бэлэг заавал ийм авчраараа гэж амар олон хүн дуудчихал ч юм уу нэг бол тэгэл ийм юм байдггүйсэн. Тэгтээ ер нь бэлэг авах гоё шүү дээ. Тэгээ би өөрөө ер нь бол хар багасаа гэрээхэндээ хоёр дүүдээ тэгэл ээжтэй төрсөн өдрөөр бэлэг өгжл ингэж яажсаас нэг ерөөсөө тэгж эргүүлж нэг тэгж гадаад амьдардаг учраас угаасаа нэг бэлэг энэ төр аваагүй амар олон жил ер нь л нэг авч байгаагүй. Охинд угаасаа бол нэг бэлэг авах нь авч ирсэн санагдаад байна. Тэгээ бусдаар бол ерөөсөө бараг бэлэг авч байгаагүй гэр бүлийнхэн интересээ бол ерөөсөө. Тэгээд Монголд очиод ингээд төрсөн өдрөө тэмдэглэж байгаа хүмүүсийг харсан чинь ингээд нэг газар цуглуулад тэгээ бүх найзуудаа дуудаад тэгээд ер нь бол ингээд бүх найзууд нь групп чат үсгээд тэгээ тэнцэнэ шууд ингээд одоо ингээд альбан байдлаар шууд ингээд нэг хүний тэдэн төрөг өгөөрөө ч юм уу нэг бол ингээд шууд бэлэг өгөхгүйгээр янз юун зүйн болох бүтггүй мөгжөөсөөс хэдүүлээ мөнгөний хүчигэд Монголд ер нь бол тийм бэлгэний соёл нь бол ингээд нэг хүний 50,000-аас 100,000 хооронд ингээд байдаг юм байлээ. Тэгээд надад анх бол зэрэг амар ингээд сонин санагдчихсэн. Тэгээд сүүлдээ 2 жил амьдрал тэгээд амар бол 2 жилийн дотор ч өчнөө олон хүний төрсөн төрт явж байгаа юм чаа. Тэгээд сүүлдээ би Монголд бол ерөнхийдөө ингээд хэрэгтэй хэрэггүй юм гэж өгж жохоор мөнгөний хүчдэг юм байна гэж болоод ерөнхийдөө л хүний төрсөн өдөр болохоор нэг 50,000 100,000 өгдөг байсан. Тэгээд заримдаа бол тэр жоохон лайтай санагддаг байсан. Нөх амар яг үндэ нэг тийм байж нөх амар дотн биш нэг өсрэл хаяал нэг ганц нэг гарахаараа таардаг юм найзын танил манил тэгээд төрсөн өдөртөө урьдсан тэгээд одоо очихгүй байх зү очих хэцүү тэгээд очихгүй байсан ч гэсэн групп чатанд нь орчихлоор тэгээд заавал мөнгөний өгдөг. Тэр надад заримдаа жоох амар лайта санагддаг байсан яг үнэндээ. Гэхдээ мэдээж сайн найзтайгаа төрсөн өдөр мөдөр явах бол мэдээж дуртай үгүй шүү дээ. Яг зөвөр нэг ганц нэг тийм ядаргатай санагддаг үеуд бол байдаг байсан Монголд. Одоо ч гэсэн одоо ер нь бол би Монголд байхдаа би бас нэг ганц нэг удаа тийг тэмдэглэсэн баха. Нэг удаа ч үлээ. Энэ Republic ингээд найзуудаа дуудаад тэгээд ингээд уух юм аваад уух юм нүгүүгээд одоо пив нүгүү ч юм уу тэгээд ирсэн төрсөөр ирсэн болгон пив нүгүү уугаад тэгээд буцаагаад тооцоогийн төлөлөөр угаасаа яг нэг найзуудын бэлгэлсэн мөнгөөр тооцоо төлөв яг таардаг юм билээ. Тэгээд ер нь бол төрсөөр бол ер нь тийм л болж өнгөр дэмжих санагдсан. Миний зүгээр л юм тоосон experience шүү дээ Монголд тийм санагдсан. Яг манай дотны найзууд бол угаасаа тэгээд тастаа ингээд бэлгэлсэлд өгч байгаа юм л да ганц нэг хоёр найзууд маань. Тэгээд төрсөн өдөр тэг тэмдэглэх бас надад амар гоё сонирхолтой байсан. Нэг олон жил ганцаараа гээл төрсөн өдөр болохоор заа нэг хоёр найзтайгаа ч юм нэг найзтайгаа ч юм гадар нэг хоол идээл тэгэл ер нь аль тэгэл нэг шоудал тэгэл өнгөрдөг байсан. Гэсэн чинь Монголын хувьд бол төрсөн өдөр бас жоохон онцгой тэмдэглэдэг. Тэгээд Монгол залуучуудын төрсөн өдрийн соёл бол бас надад амар гоё юм шиг заримдаа жоохон лайт юм санагддаг байсан. Тэгээд ер нь бол би өөрөө хувьдаа бол төрсөн өдрөө тийс нэг амар юм хүн цуглуулж хүндлээ авч заавал юм шүү тийм шүү гэж ингэж нэгтгэх юм. Ер нь бол өөрөө нэг жоохон хүн төвөг удах дуртай төрлөө хүн биш учраас ер нь бол чимээг бүхэн шиг өнгөрөөл тэгэл татныхаа хүмүүсээс бэлэг авал өнгөрчдөг. Тийм соёл би нэр Монголоос мэдэрч ирсэн гэдгийг гинт ингээд ам халаа ярьчлаа. 8 сар гээд гинт гэсэн чинь 8 сар гэсэн чинь төрсөн өдөр болох гэж байгаа гинт санагдаа дараасаа би жинкнээс одоо ингээд 33 хүрж байгаа юм байна. Ер нь бол ингээд би ч нөө Солонгост олон жил амьдарсан чинь нэг нас нэмж яриад байдаг байсан байлээ. Би ч 32 дайсэн байл шүү. Одоо энэ 9 сард би одоо ингээд 33 хүрэх юм уу? 32 хүрэх юм уу? Мэдгүй. За 32 юм 33 айлын би айлыг нь харж чад хэлье. Би бол 94 он төрсөн хэрэг би одоо яг 32 хүрэх юм уу? 33 хүрэх юм уу? Уул нь яг аль биесаар бол би 32 хүрэх хэрэгтэй байхгүй юу? Тэгсэн чинь би Солонгост амьдардаг байсан учраас би нөө Солонгост амар олон жил байгаа нөгөө насаа нэг нас ингэж нэмж явсараа байгаад тэгээ өөрийгөө ингээд за одоо 33 тал гэж бодоодсэн чи гүү гэдгийг би сүүлд ерөөхдөө ээдээ надад хэлсэн. Тэнийгээ чи яхаар 33 таа гэдгийг би 32 штэй гээд. Тэгтээ би ч нөгөө нэг яг Солонгост тэгж олон жил тэгээд насаа тэгж бодоо явцсан чи гинт нэг өдөр ирснээр 32 30 таа байснаа шууд. За би одоо юу юм чинь 29 таа шүү гэж гэхэр чинь юм өөрчлөлт амар хэцүү байдаг дээ нөгөө нэг байгалийн индексээр гэдэг үлээ. Тэрүүгээр ингээд бодоол ингээд өөрийгөө 33 таа гэж бодоо яваад байсан чи би 32 таа юм байл шүү хүмүүсээ. Би тийм амар хөшин энэ биш. Давраад арай. Би бол ингээд дөнгөж 32 таа цэцгэлж яваа, бадмалж яваа. Бадмалж яваа гэж бадмалж байгаа чинь зуул байдаг л буруу ирчлээ. Sorry. Цэцгэлж яваа, бадамл яваа. Ямар гоё юм бэ? Манай сан гэхдээ ингээд зам нь амар гоё ш танарт би хальт харуулах уу нэрээ сонин сайхнаас. Хардаа ингээд амар гоё ингээд өксөр зам амтай. Тэгэд ингээд
замынхаа хажуугаар дандаа юм гоё модтой. Тэгээ моднууд нь амар гоё янз бүрийн энэ одоо ингээд урсдаг загвар байна, дээшээ өгсдөг загвар байна. Моднууд нь уйлцсан юм шиг инээдсэн юм сонь моднууд их бий. За нэг тийм санаач та. Би тэгээд энэ юуныхаа доор бас нэг юм юу авсан та нарт хэлээгүй л тий нууцсан таг нууцсан юм биш. DJI-ныхаа доор сөрөглүүдийг ингээд барьдаг гар авсан байхгүй. Тэгээд одоо миний гар өвдөхгүй аим гоё. Би та нарт уцаараа бичгээд ядраад яа гэж ядраад янцаглаад янз бүр болоод байдаг шүү дээ. Одоо харин тэхгүй байгаа. Ямар олон буцаад байгаа юм бэ? За тэр яах вэ? Тэгээд ерөөд ойрын ховж ивнээс л та нарт дуулгаж байгаа царайн дээр одоо тэгээд цувингийн материал авах гээд H-Mart явах гэж байна. Тэгээд би H-Mart-аас бас юу аав? Ramen чанах тоогооч гэж тийм юм авмаар байна. Би нөгөө нэг нүүгээд ирсэн чинь манай нөгөө нэг хуучин миний солонгосын нөгөө нэг юм ширмэн тоогоо байдаг шүү дээ. Ширмэн тоогооч гэжтэй солонгост амьдардаг хүмүүс мэдж байгаа нөгөө тинжанжагийн энэ төр хийдэг юм хар тоогоо байдаг да. Би тийм тоогоо хэрэглэдэг гэсэн байхгүй гомын чанж эддэг. Гэсэн чинь сая нүүгээд шинэ байранд орсон чинь манай тэр шинэ байранд орсон чинь тэр хар тоогоог тавьсан чинь ажилдгүй юм байна. Нөгөө нэг юм юу хоорондоо таардгүй ийм ил гал гардгүй. Тэгээд ингээд заавал нэг юм төмөр металл хурж ээж ажилтдаг тийм юу гэдэг летер плет гэх юм уу? За плет гэх зам түгээ. Тэр юм ингээд болдгоо. Тэгээ би тэр хар тоогоо хайцсан. Тэгээ би одоо нэг заримдаа ингээд нэг шүн мөн ингээд рамен чанж идэх гэхлээр юу яах гээд байна. Тоогоо маань ажиллахгүй. Амар том тоогоо тэгэхээр усыг харуулж чадахгүй. Тэгээд тийм фейлдээд. Тэгээ би заавал нэг тийм рамены тоогоо авмаар байна. Тэгээд цөв их материал авмаар байна. Мэдээж далаан байцаа авмаар байна. Агшаасан будаа авмаар байна. Нөгөө бэлтцсэн агшаасан будаа. Тэгээ тийм хүнсний юм цуглуулахаар явж ийн. Тэгээ нөгөө жоохон агшаасан будаа энэ чинь дотроо ингээд хайрцагтай ярддаг учраас хүнд байгаа гэдэг учраас машингүй бичтэй зөөхд хэцүү. Тэгэл нөгөө нэг муу нэртэй луу данстай найзаагаа дуудаад гуйлганд чирээд явж ийн. Эд идэхгүй машин авна гэсэн жолооны үнэлэхтэй учраас би жолоо машин барьж чаддгүй учраас угаасаа тэгээд ингээд би угаасаа ер нь бол машин авъя гэж гоё машин хараад гоё юм аа гэж боддог л доо. Гэхдээ барьж чадахгүй учраас ер нь тэгээд жоох би ер нь жоох юм машин барихаас айгаад идэх юм аа. Амар ер нь бол хурдны зам амар орно гэж бодохоор ганц нэг барьж үтсэн. Гэхдээ ер нь бол би ингээ хайгаад байдаг. Тэгээд ер нь бол би ингээл тэгсэн суугаа явж байгаа тайм тийм шүү. Тэгээд тиймэрхүү. Тэгээ манай найзууд машинаа цэнэглэж чинь машинаа цэнэглэх гээд зогсох үед нь машины залгачаад би та нарт өөрийгөө харуулах уу? Өөрийгөө харуулах уу гэнэ. За окей. Goodbye. H-Mart дээр ирчлээ. Одоо орчин цуглуулна. Тэгээд одоо явжий. Өнөөдөр амт өдөр учраас бас амар хүн ихтэй байгаа. Тэрийг авцаад. Энэ дээр суучдаг юм уу? Энэ нууд нь ингээд жолоодод явдаг юм тэрэг байна. Энэ дээр сууч болохгүй. Миний гутлыг хараа. Ийм гуталтай явж байгаа. Хаа. За тэгээд одоо тэрэг аваад орцгоё. Би тэгээд одоо өөрөө бичихгүй назараа бичүүлээ гэж бодож байна. Өнөөдөр санснаг бодлоос амар хүнтэй байна гэж яг амар хүнтэй байна. Юу авах цаа вэ? За би ер нь бичүүлээд байна назараа. Там одоо чи ингэж бичих гэсэн. Би надад устгач наа санаад болохгүй. Наад нь одоо ингэ намайг бичиж гэнэ үү? Шууд дагаж гэнэ сарай. Энэ дээр бол айгүй олон юм хуцаад байсан чинь ард нь нөгөө нэг дэлгүүрийн хөгжмөө яваад бүр хууд тэгэхээр бүр дууг нь хаажаа өөрөө бичиж чинь. Би тэг нэг гоймоо авах гээд ингээд түрүүний гоймоо авсандаа чандыг нь авах гэсэн энэ арай их санагдаад тэгээд тэргээл тайлбарлаад байгаа чаа бас энэ арай их байна энэ арай бага байна гэд. Тэг хараа эргээ харсан чи хараа яг эргээд харсан тал тарин цөөхөн 5-6 ширхэг гэрээ зардаг нь байж энэ тэгэхээр гүйччихэд одоо аван цаач. Тий ингээд ийм 6 ширхэгтэйг авсан. Энэ арай дээр санагдсан. Тэгвэл арай л нөгөө бус нь арай л их санагдаад арайч бас ихтнэ гэж. За одоо цааш өргөлжлээд явнаа хэдүүлээ. Энэ юуны махан бэ? Frozen beef. Энэ шүү дээ. Үхрээ мах олцлоо. Энэ $23 гинэ. Энэ чамд ямар үнэн боломж байна уу? Зүгээр үү? Энэ ихтэй аюу гой нарийнхан хэрчсэн юм байна. Тэгээд надад энэ ингээд айгүй олон хоол их юм санагдаад байна. Дад энийг авчихдөө. За энэ баг болох юм байна. Энэ бах тэгээд цовинд хангалттай гэж бодож байна.
Чи юунд даруутлаа энийг даам бэ? Юу нь болохгүй байна. Энэ нөгөө миний дуртай ойр давж идэгүү. Энийг яагаад вэ? Дээч март орог амар удчих. Энэ нөгөө нэг юу байх хэвээр чомбог зүг байдаг юм аа. Энэ юутай мөн үү? Пипико. Аболоны мөн ба штэ. Би энэс нэг хоёрыг авчи. За ингээ би уул ийм юм авах гэж орж ирээгүй л дээ. Ингээ хөөрөөд идэг юм аа. Ингээд мөнгө өрөөд идэг юм аа. Энэ одоо нэг ийм жоох $6 гэдэг чинь хэдэнд үрг юм бэ? Бүр. За яг хоёрныг авчия. Би ядууч гэсэн яах вэ? Аболонытай зүг идмээр байна штэ. За энийг авчлаа. Спам эдэр бол хэрэггүй баха. Тунаа яг нөгөө нэг юуны тунаа гэж байх нь байгаа. Гэтэ би нөгөө Costco-с тунаа авсан чинь бүр амар амт муухай байсан. Тэгээд яг энэ H-Mart-ын тунаа гоё байдаг. Би одоо гурил хаагаад байна л да нөгөө нэг цувын их гурилаа. Зүгээр харагдаж байна уу яг? Юу бичээд аав бэ? Намайг бичээд аав мó? Би яг нэг юм солонгос авгаа шиг харагдаж байгаагаа мэдээд байна. Яг ийшээ орж ирэхээр би яг нэг юм солонгос авгаа шиг харагдаад байдаг. Үүс ингээд барьсан цүнх мөнгө ингээ харчаад ч би яг нэг юм солонгос авгаа одоо ингээ хэрүүл өөр алхаар байна. Энэ ямар гоё харагддсан бэ? Манготой, мелонтой юм биш. Энэс ганцыг авч идэх гэж бодож байна би. Энэ хэд юм бол? Тавар шин. За ганцныг авчид ямар олон юм зарим өмөрг авдаг ш. Гэж худлаа гэж өөрийгөө хөөргнөө нөгөөтг чинь бас. Энэ гурил энэ олчлоо. Эндээс би харин гурил авмаар энэ Сэнсүмён гинэ биш энэ бол биш байна. Наадхаа бичих яах вэ? Наадуудыг ч одоо хүмүүс хараад яах вэ? Би одоо юу аавна гэж бодож байна? Сэнсүмён. Би энийг болно гэж бодоод байна. Гэхдээ энийг аваад дахиад нэг өөр төрлийн ногоон флекс. За би чаач бидгээс асууж төр зогсооч. Ийм гурил тэгээд энийг бас авч үзэх чинь аль нь сайн болохыг би мэдэхгүй байна. Эднийг бичих шаардлага зүгээр царайг бичиж бод. Чи айгу тийм тооч нь айгу бичих юм а. Зүгээр л ингэж бич. Ийм хоёр гурил авсан дээр би алийг хэрэглэхийг мэдэхгүй байна. Ямарч хоёулыг нь авчлаа. Тэгээд аль сайн болгоны дараа авъя гэж бодож байна. Sorry. За одоо юу авах вэ? Өстой гинт ингэ бодсон чинь далайн байцаа авч болж байна. Гэхдээ тэр мангуудын зарим ямар хөөрх юм бэ? Mango шапет гинэ. Вот хөрвөн яна бороо өрөх сонголгочлаа. Энэ ингээд мангоч харагдах юм байна. Гэтэ тэр манго авсан юм чинь энэ манго аваад яах юм? Пич нь гоё яаж магадгүй 4 шигтэй юм. Гэтэ энэ хэд юм бэ? $11 юм биш тийм. Жижиг шапет. Яг хоо за. За энийг нэмээд аа. Тэгээ ер нь зарим бодъё. За буцаад одоо яваад. Яа, ингээд мах авсан, гурил авсан. Хятад ш. Монголд явчихсан зам тавиараа став. Тоглосон шүү би зүгээр тийм joke хийж шүү. Би тийм амар мохоо racist тэр биш шүү. Чи ер нь жоохон урд гараад намайг жоохон биш хүү. Ард байсараа би араасаа гараад байгаа юм санагдав. Тэг бүдрээ онцдсон юм бодоо. Айгу хэцүү зураглаачтай юм аа. Манай найз бас ингэж бичсэн анхныхоо хаа чаавас. Манай найз бас өөрөө бас авах юм байна гинэ. Гэвчтэй тэгээд өөр юм үзэхээр явлаа. Бас kimchi авах хэрэгтэй. Shit би бүр яг бүр хэрэг kimchi бүр авах хэрэгтэй. Ким бүр юм ол янзар байна. За тэгээд би одоо ер нь ямар kimchi авах вэ? Чам kimchi л авъя дөө. Ялгаагүй бүгд
Юу их манай найз юу ачиж надад гомдсон юм ч юм уу. Арь хэрэгүүлсэн юм цаачаа юм биш. Том лацтай тера. Үнэш. Тера. Яа гоё юм бэ? Энэс нэг аваад уучдаг юм уу? Энэс нэг аваад уучих яадах юм. Гэсэн тийм бидтэй ганц үнэ авчихлаа. Энийг ганцаараа уугаад бараг тэгэл яг гоё болох байлгүй дээ. За. Чи над сүүжүүнүүд авзаа мó. Окей, чи надад тэгвэл ингээд яачихгүй. За тэгсгээд тосон тавьчихгүй за. Би надад заавж үгүй дийхгүй ав шүү. За тэгээд энэ гэр ахын хэлэг байхгүй болчихсон юм байна. Тоогоо авах юмш боломжгүй. Тэгээд одоо ингээд гарыг да. За дуу шуу юу болсон юм байгаа мэдгүй сая дэлгүүр дотор одоо тэгээд чөтгөр бүүмд энэ намайг яаж үтсий бүүмд ямар ч юмнууд аваа гараад ирлээ. Сайн өөдрөө очиод амар олон хүнтэй чихэлдээд юм хамаа зөөгөө нүг энэ камера бас барих гэсэн чинь жоох ингээ хичээд цухалдаад хүмүүс дунд ингээ амар яагаад хичээд тэгээд шууд юмагаас аваад бичүүлээ гараад ирлээ. Тэгээд одоо юм идчихэд харъя гэж бодож байна. Гэхдээ нэгэнд гараад ирсэн юм амралтын өдөр угаасаа нэгэнд гарч ирээд мөнгө хүртсэн сайхан хотпот шаая гэж бодож байна. Тэгээд хотпот идчихэд хараад би та нарт юу авснаа харуулаад тэгээ бас цувингаа чадвал өргөжлүүлээд энэ влогт оруулахыг бодъё. Хэрвээ энэ амар урт болчих юм бол цувин дараагийн влогт орно. Окей. Гинт хот идгээд явах гэсэн чинь нэг л гэртээ харь цувин хийх хэрэгтэй гэдэг бас бодоод ер нь анхны зорилго уус тийм байсан шүү дээ. Тэгээ одоо хоол идэхээр очиж цувин гэж худлаа худрна. Гинт юун хоол идэх вэ гээд тэгээд зүгээр гэртээ харь цувингаа хийж идэхээр боллоо. Өөр ажилтаа гэдэг. Тэгээд би ямар хүн одоо ингээ бууж хичээл ямар яагаад байлтай тэгэхээр би тэгвэл дараа би хоол авч өгье гээд тэгээд амартаас гэртээгээ хургуулахаар боллоо. Тэгээд гэртээ хараад би цувин хий. Тэгээд цувинг маань хамтаа хийж идцгээе. Яс. Тийм хөөзөн начинтай болчлоо. Харин гинт хоол идээд уулан гарсных нэг хоол идчихэд орё гэж бодсон. Гинт гэртээ харж би уулан би цувингийн материал авч гарч ирсэн шүү дээ. Тэгээ тэрийг мартцсан ингээд хадуураа явж байна. Ингээд байхгүй яар. Тэгээд л очиж миний одоо цувин ямар болох юм бүү би ямар нэг гайхалтай болно гэсэн итгэл бол алга. Гэтэ зүгээр ингээд одоо ямар ч тааж хийж үзэн тэр миний авсан гурил одоо болох юм уу гүү мүү ChatGPT ухаж хамгийн боломжтой төстэй гурил гэхээр л авлаа одоо тэгээд ChatGPT битээр нээлж хийх гэж байгаа цувь одоо тэгээд ямар шуу юм болох юм байгаа. Та харцгаая. Та хараад би юу авснаа харуулъя. Юу авснаа харуулаад тэгээд цувингаа хийж эхлэе. Энэ влог бас нэг 40-50 минутын влог болох гэж бодож байна. За явж гэртээ ирсэн. Тэгээ би одоо гис юу авснаа харуулаад тэгээд нэг цувингаа хийх явцаа бич чадах юм чадахгүй юм та чадлаараа бичих гэж оролдъё. Тэгээд манай галтаа жоох юм жижигхэн учраас хийх юм ингээд авчуу байгаа гэдэг. Тэгээ бас камер инээ зэрэг боо юм болохоор. Тэгээд би зүгээр ямар ч гой авсан энэ гоймон хаяа нэг иддэг угсаа ингээд авцгаар ингээд нэг 2-3 сар бас хөрхөн байцсан. Тэгээд би маягтай гойм авсан. Би нэг тоогоо авна гэдээ авч чадсангүй яа тэгвэл хагаад H марцархан болцсон юм байна. Арай өөр газар бас арай өөр нэг солонгос юм зардаг газар байдаг. Дараа тэндээс очиж юу авъя гэж бодлоо. Тэгээд зүгээр юм агшаасан будаа би ер нь будаа шахас жоохон залхуураад байдаг. Дараатай байдаг санагдаад угаах гэж. Тэгээд би дандаа түрүү ийм бүх будаа авдаг. Тэгээд би яг үл нэг юм хоолны юм аваагүй шалтгаан би нэг юунаас нэг өөр хоол захиалдаг газараас би ингээд 7 хоногт өдрийн 2 хоол гэж захиалцдаг. Америкт тийм хоолны үйлчлэгээ байдаг уусаа. Тэгээд би тэнцэнээсээ хоол захиалцна. Тэгээд захиалцсан гэж захиалцсан байгаа. Энэ 7 хоног бол би зүгээр нэг юм амралт авсан. Яг тэгвэл байнга тэдний хоолыг идээд харж уйдаад тэгээд дараа 7 хоногоос миний захиалга буцаад хэвээ төвчээд ингээд 7 хоног болгоо. 14 хоол ирээд явна. Тэгээд тэр маань ирж байгаа учраас би нэг их хоол авсангүй. Зүгээр баг зэрэг тийм авдаа. Тэгээд далайн байцаа уусаа амар хэрэг болоод байдаг авсан. Ер нь бол Америкт амьдардаг хүмүүс зөвлөхөд Costco-гийн далайн байцааны амт, Costco-гийн тунаа маяу, Costco-гийн нөгөө нэг тунаа загас, лацтай загасгийн спам энтрийн амт нь бол амар муу байдаг. Гэдгийг хэлж мэддгүй хүмүүс байдаг бол хэлж өгье. Ер нь бол
амар сул амттай амтгүй байдаг. Далайн байцаа нь бол амар их хямдхан байдаг, амтгүй байдаг. Тэгээ H Mart-ийн далайн байцаа ер нь юмнууд нь хамаагүй илүү гоё байдаг. Spam болон тунаа энэ. Тэгээд би нэг мангот зарим түрүүн бас та нар харсан байх авсан. Тэгээд нөгөө нэг пичтэй бас юм зарим авсан. Тэгээд би юм том чокобай авсан. Яагаад гэвэл хаяа нэг бас юм идмэр санагдаад байдаг. Тэгээд нэг авсан. Тэгээд энгийн Америк дэлгүүрд орохоор чокобай байдгүй нэрээ. Монгол байдаг мэдгүй бах нэрээ. Тэгээд бас ийм дөрвөн шиг тунаа авлаа. Надад бол гэрт нэг 10-аад тунаа байгаа. Гэхдээ би нэг Costco-гоос авсан чинь амт нь амар онцгүй. Ийм нөгөө нэг одоо юу гэх юм бэ? За ерөөхдөө ямартай ч ер нь жоох онцгүй амттай. Тэгээд бид тунааг нэг сайн эзэдгүү. Тэгээд тийм учраас шинээр тунаа авлаа. Тэгээд үхрийн махын амар хямдхан мах олж авлаа. $23 ийм их мах хүлдээсэн. Тэгээд энэгээр байгаад цувь хийнэ гэж бодож байна. Гэхдээ одоо цувь байгаад яа мэдгүй. Тэгээд их ч нэ. Хоёр шиг ийм жүг авсан. Энэ болохоор нөө абалонытай жүг, солонгосоор бол чамбуктай жүг. Тэгээ нэг яг нэг мөглөөний цайнд хөнхөн юм идмэр санагцсан үед итгэхээр амар гоё байдаг. Тэгээд энэ жах үнэтэй, ер нь бол үнэтэй байгаад идэм энэ жүг. Энэ чинь бараг $6 гэдэг ч одоо Монгол мөр хэдэн дөрөв болоо таа юм. Энэ жижиг. Тэгээд хамгийн гол юм ийм 2-3 авлаа нөгөө цувингаа хийж үзэх гээд энэ нь болохгүй бол энэгээр нь хийж одоо тийм хоёрыг авлаа. Тэгээд энэ хоёроор цувин хийж үзье. Тэгээд ChatGPT асуугаад учиргүй ингээд энийг шүлэнд бол хийхэд зүгээр угаасаа ойлгомжтой. Нэг калгуксны гурил учраас тэгээд цувин хийхээр ямар хам байсан мэдэхгүй байна. Тэгвэл би бас ингээд try хийж үзнэ. Тэгээд би мэдээж ийм том дээр авсан. Энийг би угаасаа ганцаараа явахад яг болно гэж бодож авсан. Хажуугаар өнгөрч бүр диск авчихлаа. Айгу тийм баяртай байж. Тэгээд энийг бол би өөрөө аваагүй. Энийг зөвхөн манай найз өөрөө 6 шиг сүүж аваад надад 2-ыг өгсөн. Нам 2-ыг авгээд би энэ 2-ыг авсан. Энэ өгсөн. Нэг чэрийг нь авсан. Нэг нь болохоор энэ гуаватай сууж авсан. Нэг тэгж байгаа. Тэгээд дараа нь идэл уухгүй. Тэгээд ганцаарч нэг уугаад идэх юм дөө би. Пивл уул ганцаараа уулын хаяа нэг ганц хаягийг тэгж удаад би тэр авсан. За ингээд миний өнөөдөр авсан юм ингээд болоо. Одоо тэгээд цэвэн хийн. Тэгээд гол нь бичиж чадахгүй тэгээд шууд цэвэн хийснээ үзүүлье. Окей. Одоо хувцас аль яаж. За би одоо цэвэнга хийх гээд зогсож байна. Тэгээ надад гэрт бисэн тал санган байна. Тэгээ бас ийм тал яана. Сангын алтч ийм тал манжин байна. Ер нь бол би их ногоо авахад муутгадаг. Тэгээд луун болохоор ингээ ууцтай луун байна. Тэгээд төмөс нэгийг хийгүү хоёрыг хийхгүй би бас манжинтай луунтай төмөстэй ингээ баг нэг хүний цөв юм чи нэг төмөс авах болох байх гэж бодож байна. Тэгээд одоо эднийг хэрччихээл урал дээр нь гурилаа тавиал тэгэл болоо штэ. Тэгээд зүгээр ямар ч тач ханарт харуулсан юм. Тэгээд би одоо төмсийг гэхдээ ер нь угаад шууд ингэ харьцтай хэрэгжилдэг начиг юм хүн байдаг юм уу. Тэгээд Монгол төмсөг бол болохгүй л дээ. Шорот төмсөд Монгол шороотлог төмсөд тэрийг бол жоохон хэцүү. Би л нөхөд Америкт бол ингэ танд харьцтай хэрэгжилдэг. Яг одоо доошлуулж харуулах юм уу? Ингээр харагдаж байна уу? Би өөрөө харагдах байж юм. Яг унж штэ. Сая унах гэж байна. Сонсон бол баларлаа доошоо. За. Ингээд тийм юм уу? Яах. За мэдгүй. Ер нь миний ингээд нэг галт тооны карьер энд хүрээд ингээд өндөрлөлөө хичээр утлаа юм байна. Энд ингээд энэ юугаа тавиад одоо ингэж тавиад би одоо өөрийгөө араас нь бичлээ биш ч одоо ямар тэгээд агаар дээр ингээд гэрчлэлтэй биш. Ер нь бол манай галт амар жижигхэн учраас ингээд айгу одоо ингээд харагдаж байгаа. Ингээд ийм хүм ахгүй юу? Чаавас. Тэгээд энэ дотор ингээд би ч одоо өөр арай юу багтаж байна. Тэгээд ер нь бол ингээд бичигч утлаа юм байна. Тэгээд би хоолоо ямартай чигээ тэгээд болонгууд нь харуулъя. Чалалаа. Ямартаж ингээд цөөн гад ингээд ямартаж нэг ягаан тоон дээр хийчлээ. Тэгээд ямар юм болох юм бага бөө дээ. Тэгээд гарахаар нь аяглаад та нарт тэгэд үзүүлье.
Ямар ч тач уул нь ингээ уур савсад болоолаа шүү гэн тэгээд болох юм уу гүм яах юм уу мэдгээд. За эргээд уулзъя. За тэгээд цөөн болох зур шир зугаа. Би энэ баг одоо ингэж хийж идэж байгаа. Би өөрийнхөө гараар хийж байгаа. Би ингээд Америкт ирээд 2 жил гарсан болоход баг миний анхны цөөн баг шүү бодолч юм нэр. Тэгээд фейлдэх нөө яах нь мэдэхгүй байна. Фейлдчихвэл тэгэл чимээгүй дий. Гайгүй бол бас чимээдий. Гэтэ ер нь ингээд гадаад амьдардаг хүмүүсийн цөөн хийхэд хамгийн хэцүү байдаг. Энэтэй бүр амар олон санал их байхад л гурилны асуудал байдаг. Гурилаа зуураад илдээд хэрчээд хийдэг хүмүүс бол байгаа. Гэхдээ ер нь бол одоо илдээд хэрччихээ гээд илдээд хайрыг гих ч юм уу за одоо тэгээд хийхээр ер нь бол нэг юм одоо яг яах индукцэн плейтэн дээр тавьж хайрах юм уу ер нь айгу ер нь л болтгүй маа нэг л болтгүй маа би өөрөө жоохон залхуу бүтлгүй байж магадгүй. Гэхдээ ер нь бол ганц би эрэхтэй хүмүүс бол бүр энийг сайн ойлгож байгаа. Ганц битгий эрэгтгэл эмч хүмүүс ойлгож байгаа. Хизээ нэг гурил зураал зурс гурлаа илдээл тослол гэрчээд ер нь бол үлгэрийн талаа байдаг. Тийм. Надад энэтэй бол маш олон санал нийлнэ гэж бодож байна. Гэтэ зарим хүмүүс бол мэдээж амархан. Наад миний хувьд бол амар хэцүү санагддаг зүйлүүд юм аа нэг. Хэрвээ хэрцэн гурил Монголд бэлэн байдаг бол бид нэр орой болгон цөөн хийнэгдэг бол бас л хэцүү шүү дээ. Мөн яг мундаг хүмүүс байгаа одоо нөгөө комментээр бист гурлаа зураад илдээд хэрчээд хийдэг. Ок. Мундаг юм сайхан юм. Надад л хэцүү байдаг л гэж ямар ч тааж хэлж чинь шүү за. За тэгээд утгагүй. Цав өнөртг гээл ах шиг байх. Цав өнөрт идэх шиг байх юм да. За тэгээд утгагүй. Цөөнгөө хамтдаа идцгээе. Писта. За ойлгомжтой. Баярлаа баяртай. Балавгана.